Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Башин та нартай Үнэг зараа чон 3 гэсэн Монгол ардын үлгэрийг уншиж өгөхөөр бэлтгэлээ. Өнөөдрийн үлгэрээ Сэлэнг аймгийн Түшиг сумын Цэлтрийн гол гэдэг сайхан газраас уншиж өгч байна. Цэлтрийн голын үзэсгэлэнт байрлалыг талдангоо үлгэрээ хамтдаа сонсцгоё. Эртээ үр цагт энэ ертөнцийн хязгаарт Үнэг, чон, зараа 3 амьдран сууж байж гинэ. Тэгээд нэгэн өдөр хамт явж байгаад ойгоос амтад чавг олж хил амаа долоон хэний идэх вэ хэмээн хэлэлцэв. Гэтэл чон араашуутай хавиран шүсээ савируулан байж архинд хэн амархан согтдог маань эдсүвэ гэж гинэ. Энэ үгийг нь цөм зөвшөөрч тгийг ингүүтэл чон сэрвээ юугаа өрөвсгийлгснэ. Би омсоод л согтдог хэмээн архи ирчээ. Би өнөрлөөд л согтдог гэж Үнэг шаргунав. Би та нарын хэлхийг сонсоод л согтож байна хэмээн зараа өрөвгнөн гуйж тавьж гинэ. Тийхүү ойгоос олсон амтад чавгыг зараа зооглох болов. Гэтэл Үнэг гинэт сэхээ орж энэнд өгсөн дорвол өөр арга сүйгчлээ гэж бодоод оролдоонд хэнд төрүүлсэн маань идэ гэж гин. Нөгөө хоёр нь ч зөвшөөрж уулын бэлд очиж ургаа ганц мод хүртэл уралдахаар угс хийлээ. Үнэг шалмагаараа өндөс харайж төрүүлээд отоход зараа сүүлнээс нь зөөгдөж орхив. Үнэг хар хөзөө асгалтал хараасаар эргээд нэг хартал сааралчон тэр тэнд хоцоржээ. Чон ингэж хоцорхыг бодоход зараа өдөд бараагүй болоо биз, чавх чи минийхээ гэж боджээ. Нөгөө модны дор очин эргэн дорноо хартал зараа ард нь зогсож байх юм гин. Үнэг гайхсан гэж ихтэйхэн. Гэтэл зараа өргөс юугаа өрвүүлгснөө. Чи одоо ирж байгаа юм уу гэж гин. Үнэгч эцсэн гэж ихтэйхэн үг хэлж чадалгүй димэл толгоогоо сэжилжээ. Тийхүү аргад бяцхан зараа амтад чавгаа идэж амар сайхандаа жаргажээ. За ингээд үлгэр маань дуустаа өгтөдөө. За тэгэхээр өнөөдрийн үлгэр дээр юу гарлаа? Үнэг, чон, зараа 3 тийм ээ. За Үнэг, чон, зараа 3 ойгоос юу болдог вүлээ? Амтад сайхан чавга. За тэгээд олсон чавгаа хэн идэх вэ гэдэг тийм ээ. Хэлэлцэж байгаад чон ямар санал гаргадаг вүлээ? Архинд хэн амархан согтдог маань идэ гэсэн тийм ээ. За тэнгууд бүгдээрээ зөвшөөрөөд чон юу гэдэг вүлээ? Амсаад л согтдог гэсэн чи Үнэг үнэрлээд л согтдог гэдэг тий. Гэтэл зараа яадаг вүлээ? Та нарын ярихыг сонсоод л согтож байна гэдэг. За ингээд зараа маань чавгаа идэх болтол Үнэг зараанд чавга өгмөөргүй байсан тул дахиад юу гэдэг вүлээ? Уралдаа төрүүлсэн маань идэ гэдэг. За тэгээ өнөөх хоёр ч гэсэн яах вэ? Зөвшөөрөөд уулын бэлд яадаг вүлээ? Ургаа ганц мод хүртэл уралтахаар яадаг угс хийцгээдэг тийм ээ. За ингээд Үнэг маань өндөс хийгээд маш шалмаггаар хараасаар агаад нилээд холцсон хойноо эргээд хартал чон яадаг вүлээ? Тэртээ хоон үлдсэн байдаг тийм ээ. Саарал чон ингэж хойно үлдсэн юм чинь зараач бүр бараа сург байхгүй элгөө чавх чи минийх болсон даа гэд баярлаа бодоод болцсон газараа очтол ард нь зараа ээж идэг тийм ээ. Үнэг яадаг вүлээ? Нийл гайхаад хартал зараа чи одоо ирж байгаа мó гэхэд нь хэлэх үггүй болоод орхиож явдаг тийм ээ. За ингээд зараа маань амтад чавга амтрхан идээд амар сайхандаа жаргажээ гэд үлгэр маань дууссан байгаа тийм ээ хүүхдүүдээ. Өнөөдрийн энэ үлгэрээс бид нар юуг суралцаж, юуг ойлгож болохоор энэ хүүхдүүдээ. За хамгийн нэгдүгээрт альваа нэгэн саад бэрхшээл тийм ээ шалгуур сорил тулгархад одоо бууж өгч болохгүй шүү гэдгийг одоо энэ зараа маань бидэрч яаж яана сургаж штэ тийм ээ. Хүч тэнцвэргүй тулаан байсан ч гэсэн зараа яана чадахгүй болиё гэж хэлээгүй штэ тийм ээ. Тгий оролтый гэж. Тийм учраас л арга саам, арга ухаан сэвлээд явах уу. Тэр хоёрыг хожиж जैन төрүүлж जैन тийм ээ. За нэгдүгээр бид нар тэрийг сургамжилж явах нь. Хоёрдугаарт бүхнийг өөрөө биеийн хүчээр хийх гэж муухарлгүйгээр тийм ээ
бусдын тусламж авах үгүй бол арга ухаанаа зарцуулах юм бол альваа зүйл бас яг амар хэлбэр аргаар хийх боломжтой юм шүү гэдгийг энэ үлгэр маань бидэнд бас яаж яана өгтөдөө соргомжлон хэлж өгч юм тийм ээ. За тэгээд зараа маань үнэгний сүлнээс бариг байсан бол мэдээж энэ тэмцээнд хожих ямар ч боломжгүй байсан те. Гэтэл үнэгний сүлнээс зүгдэж аваад үнийг ирээд харахад нь ард нь хизээний ирцэн шиг байж байгаад л яг тэмцээний ялагч олоод амтд чавгыг идэж чадлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар амьдрал тулгарх олон асуудалд бас яах нь зөвхөн биеийн хүчээр өөрөө хийнэ гэж муухарлахаасаа илүү арга ухаан элдв зүйлийг яг олхон зүйтэй юм шүү гэдгийг энэ үлгэр маань бидэнд сануулсан хэлж өгч юм тийм ээ өгтөдөө. За ингээд өнөөдрийн үлгэрээ энэ хүргэж өндөрлөөд маргаашийн үлгэрээрээ эргэн уулзцай хөгтөдөө баяртай сайхан амраарай.